Олон гишүүн хөлбөртэй өгсөрсөн нийлмэл өгүүлбэрийн онцлог хичээл эхэлж байна. Энэ хичээлээр өгүүлбэрийн олон хэв шинжүүдийг ялхан таних юм аа. Тэгэхээр нийлмэл өгүүлбэр маань эдгээр дөрвөн үндсэн хэв шинжтэй байдаг. Зэрэгцэн холбоос суурилсан зэрэгцэн нийлмэл өгүүлбэр, өгсөрсөн нийлмэл өгүүлбэр, харилцаа өгсөрсөн нийлмэл өгүүлбэр, хөндлөнгийн оруулбар өгүүлбэр гэсэн эдгээр дөрвөн хэв шинж нь нийлмэл өгүүлбэрийн шинж юм. Тэгвэл нийлмэл өгүүлбэр нь 3 ба түүнээс дээш хэсэгтэй байвал ерөнхий шинжээр нь олон өгүүлхэн төвтэй гэж үздэг. 3-аас дээш өгүүлбэртэй. Энэ тохиолдолд өмнөх дурдсан дөрвөн төрлийн нийлмэл өгүүлбэрүүд янз янзын байрлал холбоогоор хосолж холимог буюу дэлгэрэнгүй бүтцийг үүсгэдэг. За эндээс олон гишүүн өгүүлбэртэй өгсөрсөн нийлмэл өгүүлбэр, холимог нийлмэл өгүүлбэр гэсэн завсрын шинжтэй нийлмэл өгүүлбэр үүсдэг. За тэгвэл олон гишүүн өгүүлбэртэй өгсөрсөн нийлмэл өгүүлбэр нь 3-аас дээш өгүүлхүнтэй өгүүлбэртээр яригдах нэ. За энэ өгүүлбэрийн хэв шинж нь 3-аас дээш өгүүлбэр маань эхний өгүүлбэр нь гишүүн өгүүлбэр байсан бол дараагийн өгүүлбэр нь гол өгүүлбэрийн шинжтэй. Тэрхүү гол өгүүлбэр нь дараагийнхаа өгүүлбэрийн гишүүн өгүүлбэр болдог. За эндээс яах нь эцэст нь ийм гишүүн, гол өгүүлбэр, гишүүн өгүүлбэр, гол өгүүлбэр гişин завсрын дундын ийм хэв шинжтэй онцлог байдаг байна. За эндээс үзвэл олон гишүүн өгүүлбэртэй өгсөрсөн нийлмэл өгүүлбэр нь хэд хэдэн онцлогтой. За нэгдүгээрт олон гишүүн өгүүлбэртэй өгсөрсөн нийлмэл өгүүлбэр нь өгсрүүлэх буюу захируулах холбоогоор бүтэн ингэхдээ өгүүлбэрүүд нь шугам дараалд орж хойно хойноос өгсөрч барилсан байдаг. За дөржийн хүүдээ өгсөн ном гэдэг жишээлбэл нэгдүгээр өгүүлбэр нь тодтгол гишүүн өгүүлбэр. Тэгвэл хоёрдугаар өгүүлбэр нь гол өгүүлбэрийн шинжтэй байсан бол 3 дахь өгүүлбэртэй холбогдохдоо энэхүү гол өгүүлбэр нь эргээд яаж шууд зөвхөн гишүүн өгүүлбэр болж байгаамаа. За энэ бол яах нь тодтгол болон шууд зөвхөн гишүүн өгүүлбэртэй олон гишүүн өгүүлбэртэй өгсөрсөн нийлмэл өгүүлбэр болж байна. За хоёрдугаар хэв шинж нь гол өгүүлбэрийнхаа бүтцэд гишүүн өгүүлбэр нь багтсан байдаг. Би бодож байна гэдэг гол өгүүлбэр дотор гишүүн өгүүлбэр нь багтсан хэв шинж байна. За 3 дахь хэв шинж нь ижил хэлбэрээр буюу эдгээр олон гишүүн өгүүлбэрүүд нь яг нь бүгд тодтгол гишүүн өгүүлбэр ахын зэрэгцсэн тодтгол гишүүн өгүүлбэрүүд байна. За энэ жишээн дээр бол жишээлбэл 3 өгүүлбэр зэрэгцэж орсон байна. За дөрөвдүгээр хэв шинж нь болохоор зэрэг олон гишүүн өгүүлбэрүүд нь өөр хэлбэрээр. За өөр хэлбэрээр гэдэг нь байц гишүүн, шууд зөвхөн гишүүн, тодтгол гишүүн өгүүлбэрүүд яах нь холилдоод өөр хэв шинжийн өгүүлбэрүүд холбогдсон байна. За эдгээр бичлэг дээр энэхүү тайлбар дээр өгүүлхүүнүүдийн улаанаар тодруулсныг бас ажиглаарай. За ингээд ерөнхийдөө өгсөрсөн нийлмэл өгүүлбэрийн бие даан судлах хичээл маань агуулга маань энд хүрээд өндөрлөж байна. Хүүхдүүд маань хичээлийн дараах зорилгоо игээд илгээгээрэй.